Сүнс биеэс гарах үзэгдэл. Хүний сүнс гарах хэд хэдэн шалтгаан бий. Жишээ нь хүнд хүрэхэд сүнс нь махан биедээ байхгүй байх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл сүнс нь байгч махан биедээ ороогүй байна гэсэн үг юм. Энэ үед хүний дадал зуршлыг өөрчлүүлж байж махан биеинд нь сүнсийг нь бүхэж суулгана. Сүнс махан биеэс гарахдаа айж, дагжин чичирж, далдын хүчийг агуулж гарч болно. Махан бие далдын хар муу зүйлээр хучигснаас болж сүнс ариун байдлаа хадгалах, эрчмээ алдахгүй тулд ийн гарч болдог. Чанга дуу чимээтэй, хөгжимтэй, өнгөнгийн хурц гэрэлтэй, сархтын бузар цугларсан, хормойн дэв шингэсэн газраар явхад хүний сүнс цэрвэд биеэс гарчдаг. Энэ нь сүнс ариун дагшин байдалтай цэвэр тунгалах хэвээр байхын тулд хар муугаас даажиж гарч буй хэрэг юм. Сүрэг хар муу эрчим ихээр хуран, чуулсан газраар явхад сүнс эрчмийн харшилтаан дунд бие орхин гарна. Энэ үед ихэвчлэн ясан цулсан махан сүнс гарч уддаг. Эвгүй муухай зүйл их цугларсан газраар явхад хүний биед хар муу зүйлс их наалдаж ирдэг. Энэ бүхнээс хамгаалах хүчтэй арга бол тийм газруудаар явхдаа сайн сайхан зүйлийг бодож, хар мууг нь цэвэрлэж, сайхан дуу дуулж, гэгээлэх бүхнийг тунгааж байвал сүнснүүд биеэс гарч одохгүй. Мөн хүний махан болоод сүнсэн биеийн хамгаалалтууд, зэр зэвсгүүд сайн байвал сүнс гарахгүй. Сүнсний хүч чадал хөгжиж, тэнхээжсэн бол сүнс гарахгүй байж болно. Хар муу эрчим цугларсан үед бодлоороо усан хамгаалалт татвал хамгийн сайн хамгаалалт болно. Идэл хэрэглэл хамгаалалтын зэр зэвсгүүдээ хүчтэй байлгаж, оюун бодлоороо өөрийгөө тойруулан, усан, хийн, галан хамгаалалт татвал ямар ч муу юм ирж нааддаггүй. Сүнсүүд гарч явахгүй. Сүнс биеэс гарах хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Үүнд төмөр хүлгээрээ олны хүл үүмэн ихтэй газраар явхад хармуу зүйлс их наалддаг. Хэрүүл тэмцэл, зодоон зохион хийх үед хүний цусан сүнс гарчих гээд байдаг талтай. Иймд хүний өөдөөс бүх хэрэлт, хүнтэй бүх зодолд, муу үгээр бүх хариу барь, зөвхөн уучлаад өнгөрч сур. Өөртөө хармуу сэтгэл бодлыг бүх авч үлд. Энэ л хамгийн том хамгаалалт байдаг. Зодоон зохион хийх, уурсаж хэлгэнэх, хар мууг бодох үед хүний махан биеэс махан сүнс, ясан сүнс хоёр гарч явчихдаг. Учир нь уурдаж бухимдаж, айж зочих, хар мууг бодох үед хүний махан биеэс ялгарч буй хар эрчим энэ хоёр сүнсээ түлхэж гаргадаг. Нялх хүрс айж имээж, цочиж сандарснаас болоод шүн унтаж чадахгүй уйлгандаг. Энэ үед махан сүнс ихэвчлэн гарсан байдаг. Хүмүүн удаан хугацаагаар сархад хүртэхэд сүнс нь гардаг. Сүрэг эрчимтэй эдээ ундаг удаан хугацаанд хүртэхэд дотор эргэтнүүд нь дээр суух сүнсүүд түүнчлэн махан сүнс гардаг. Маш удаан хугацаанд сархад үргэлжлүүлэн хүртвэл хүний бүх сүнс махан биеэс гарна. Хүний оюун бодол цэгцгүй болж уур хилэн ассан үед түүнчлэн хэн нэгэнд хармуг сансан үед цусан сүнс гол төлөв гарсан байдаг. Хүн бүр сүнсүүдээ өөрөө дуудаж чадна. Ингэж дуудахын тулд эхлээд өмнөө лаа асаагаад дэрэгдэн арцгаан уугуулж овг нэрвэ 3 удаа дотроо айлдан төвлөрч суугаад бүх сүнсүүдээ дуудаж биедээ оруулна. Мөн сүүнд овг нэрээ 3 удаа хэлээд бүх сүнсээ өөрийн бие рүүгээ дуудаж оруулж болдог. Хүмүүс дуулах, сайн сайхан зүйл бодох, амар тайван орчинд өөртөөгөө чөлөөтэй намуухан ярих үед тайвширч сайн засал болдог. Шинээ төрж байгаа хүүхдүүдийн сүнс яаж итгэрдэг вэ? Махан биедээ тэд хэрхэн оршдог вэ буурал.
Тэнгэрт амьны эцэдтэй хөөрөлдөж Тэнгэрийн маш олон удмын үгүүдтэй хилэлцэж хүний сүнсийг нартад бүтээдэг. Ингэж бүтээсний дараа хүч чадал, увдис шидийг нь тунгааж махан биеинд нь оруулна. Алс хол байлаа хүүхдийнхаа сүнсүүдийг бүрэн байгаа эсхийг мэдэж болно. Ирх, шагаа, толь, лазергийг ашиглан алсын зайнаас тандаж болдог. Энэтхэгийн Рамиш доктор сүнсний мэдээллийг уншдаг янз бүрийн багчууд хийдэг. Бидний хувьд ийм багаж байх шаардлагагүйч жирийн хүмүүст зориулаад эдгээр багжуудыг хийгээд өгчөж болмоор их энгийн хийцтэй санагдах юм. Та энэ тухай юу гэж зөвлөхөө буурлаа. Хүнийг өөртөө нь холбож байгаа л хэлбэр. Тэдгээрийг та нар домноод хийж болно. Хамгийн гол нь эдэлж хэрэглэж буй зүйлээ яаж ашиглаж байгааг л учиг нь бий болохоос хэн бүтээсэнтэй хүч нь оршиж буй юм биш. Хүмүүн оюун бодол уураг тархиараа тэр багжийг яаж ашиглаж байгаа нь л чухал. Эдэл хэрэглэлийнхээ зориулалт хүч чадлыг таньж мэднэ хэмээх нь нэн чухал зүйл шүү өрсүүд минь. Сүнс зайлснаа мэдэх шинж тэмдгүүд олон байдаг бах тийм үү буурлаа. Маш олон янзаар илэрнэ. Гол нь хүн өөрийн сүнстэйгээ ярьж хөөрөлдөж сурах хэрэгтэй байдаг. Сүнсний үүсэл. Дэлхий дээр хамгийн анх ам үүсч амнаасаа улбаалан сүнс үүссэн түүхтэй. Дэлхийн ээжийн ам үүссний дараа усны ам, хөрс шорооны ам үүсч амиудыг сүнсэн бий далтын хүчтэнд бүхлэн оршоосон. Усан амиас улбаалан өөр бусад олон амиудыг бүтээгээд амиудаа эзэн сунх сүнсүүдийг хорвоо дэлхийг заалж авчирсан. Эдгээр сүнсүүд өдөг хүртэл хорвоо дэлхий дээр оршиж байна. Эхлээд оршихуйн их эзэд хорвоо дэлхийд сүнс дүрээрээ заларсан. Хүний сүнсийг бүтээхэд тэнгэр эцэг 99 тэнгэр бүгд хурамчуулж тэнгэрийн инэл олон туяаны эрчмүүдийг цуглуулж үр тэнгэрээр дамнуулж энэ хорвоо дэлхий дээр бүтээдэг. Хүний сүнсийг бүтээхэд үндсэн 5 зүйлийг дэнсэлдэг юм. Үүнд сүнсний амьны бүрэн бүтэн байдал, тамир тэнхээ, хорвоо дэлхий дээр амьдрах чадвар, амин махан бид бат бүх тогтнох байдал. Сүнсний өмнөх төрлүүдийн түүх, эрчим. Хүний махан биед сүнс удаан тогтнох чадвар, махан биетэй нийлэмжтэй байх чадвар. Энэ хорвоо дэлхий дээр хийх үйл, заяа тавилан, хувь төөрөг, дэлхийн ертөнцтэй сүнсний хийх үйл, хүлээх үүрэг зэргийг дэнсэлж үздэг юм. Эдгээр 5 том шалгуураар хүний сүнсийг бүтээж хөрс талтан дэлхийд залдаг. Хүний сүнс олон газраас үүсэл гарвалтай. Хүний үндсэн 5 сүнсийг тэдгээрийн эрчмийн хоорондын цохилдлыг харгалзан байж үүсгдэг. Амьтайгаа хэр сайн холбогдож байна вэ? Ямар хоёр эрчмийн дундаас бүтэж байна вэ гэх зэргээс хамаарч ямар ч сүнс бүтээхээ шийднэ. Хүний амин сүнсийг дээд тэнгэрээс ихэвчлэн заяаж, үр тэнгэрийн өвгөд бүтээж бий болгодог. Хүний махан сүнсийг гол төлөв эрлэг тэнгэр, домж тэнгэр болон бусад твийн өвгөд, удмын өвгөд нийлэн байж бүтээн. Энэ мэтчлэн сүнсийг аль твийн эзэд ямар эрчмүүдийг хуруулан байж бүтээснээс их зүйл хамаарна. Хүний сүнсийг одод тэнгэр, уул ус, мод ургамлын эрчмийн урсгалаас бүтээж болно. Аль нэг гол горих уул усыг хараад маш дотон санагдаж мэлэмрүүлэн уйлдаг. Энэ бол тухайн уул усны эрчмийн нэгдлэр тэр сүнс үүссэн учраас хүний сүнс баярлаж, догдолж, хайрлан уярж буй тэр.
Хүний сүнсийг хэр баргийн чадaltaй өгöd бүтээгээд байдаггүй. Нэг сүнсийг хамгийн багадаа 5 онгод эзэн сахиулс нийлж бүтээдэг. Хүмүүн өөрийн тархиа хэр сайн ажиллуулж, хэр их зүйлийг танин мэдэж, ямар зүйлийг бүтээсэн эсвэл бүтээж байгаа цаашид бүтээхээс хамаарч махан биеийн сүнсний тоо олширч, сүнсний хүч чадал улам бүр нэмэгдэж болно. Жишээ нь нэгэн хүмүүн 73 сүнстэй байлаа гэхэд ухаанаа тэлээд үүлээ дүргээд ирэхээр 100 сүнстэй ч байж болно. Хийх үлийн цар хүрээнээс хамаарч хүний сүнсний тоо нэмэгдэж үйлэнд дэмнэлтдэг. Өнөө цагт одомчдын иргэшээлтэй туяаны цацрагуудын нийлбэрээс бүтсэн хүчтэй чадалтай өрс олноор төрж байна. Мөн хөрс шорооны эрчмийн хуралдаанаас бүтсэн сүнстэй өрс мэндэлж байна. Тоолж баршгүй олон үйл өрнөж байж хүний сүнс бүтдэг. Нэг л арга замаар сүнсийг бүтээх боломжгүй. Нэгхэн сүнсийг бүтээхийн тулд маш олон өвгдийн учигт хөөрөлдөөний дунд Тэнгэрийн олон шалгууруудыг даван байж бүтээдэг. Нэгэн сүнс бүтэхдээ Тэнгэрийн олон төрлийн эрчмийн хуралдай, цугларлын дүнд бий болно. Хүний сүнсний бүтэц маш нарийн, ард түмний оюун ухаан тэлэгдэх цагт хүний сүнсний бүтцийн цалаар дэлгэрүүлж айлдах болно. Манай дэлхийд саяхнаас оддын хүүхдүүд төрж эхэлсэн. Ийм сүнстэй хүүхдүүд мэрсэр таарч байна. Та энэ талаар дэлгэрүүлэн хэлж өгнө буурлаа. Энэ хорвоо дэлхий дээр ирж байгаа оддын сүнсүүд ихэвчлэн шинээр бүтээж бий болгож буй сүнсүүд. Зарим сүнс цаг хугацааны урт түүхийг дамнан оршдог. Зарим сүнс цаг хугацааны туршид бүтээгдэж бий болдог. Өдгөө цагт оддын ивэлтэй хөрсдөд олноороо заларч байна. Тэдгээр нь үеийн үргүй залуу сүнсүүд гэсэн үг юм. Та индиго хүүхдийн сүнсний талаар айлдаж өгнө буурлаа. Индиго хүүхдүүдийн сүнсний тухай одоохондоо айлдахгүй. Хүмүүний сүнсийг хэд хэдэн тэнгэрээс дамнуулан бүтээдэг. Яг л та нарын энэ махан биеийг бүтээж буйтай адил сүнсийг маш олон зүйлийн нэгдэл донд үсгдэг юм. Сүнсийг зөвхөн шидийн хүчээр бүтээдэг. Энэ цагт төрөх хүний сүнсийг 200 жилийн өмнөөс бэлдэж эхэлдэг юм. Сүнсний хамгийн сүүлчийн дамжлага бол үр тэнгэрээ. Сүнсний хүрд. Хүрд хэмээгч нь мэдээлэл, эрчим, долгион, туяа, цацраг бүрийг өөртөө хүлээн авч буцаагаад өөртөө болон өрөөлд түгээн байдаг гэдэм. Хүний махан биеийн хүрднүүд ч мөн эрчим, долгион, цацрагийг хүлээн авах ба сүнс, махан бие хоёртой зэрэг холбогдох холбоостой. Тэрхүү холбоосуудын огтлолцол дээр махан бие сүнсэн биетэйгээ холбогдох цэгүүд дээр хүрдүүд байрлана. Эрчим нь махан бие сүнсэн биеийг хоёулангийн тижээх үүрэгтэй ба нэгэн зэрэг тижээхийн тулд ийхүү огтлолцол дээр нь байрладаг. Махан биеийн үндсэн хүрдүүд нь 5 мах бод болон үндсэн 5 сүнстэй холбогдсон оршино. Бусад жижиг салаа хүрдүүд хүний бусад үйлийг дүүргэх сүнснүүдтэй холбогдно. Хүрдийг ашиглаж махан биеийн засал, эмчилгээ хийх, эмнэх, домнох, оюун мэдлэг суулгах, үйл дүүргэх, эдэрхтнүүдийг ажилуулах, сүнсэн биеийг цэвэрлэх зэргийг гүйцэтгэж болно. Хүний аль нэг хүрд бусдаасаа илүү сайн ажиллаж, илүү их эрчимтэй, хүчтэй байгаад байвал хүмүүнд өвчин эмгэг бий болж сүнсний гачиг хэмээх нь үүсдэг. Хүрдээр дамнуулан эдгээрийг засч ангааж болно. Зарим хүрд хаагдсан үед махан биеийн эдэрхтэн зовирлогдож эхэлнэ. Энд тэнд хүндрэх, хатгах, дунших, халан хүйтэн оргих, химнэл нь алдагдах зэргээр сүнсний үйл ажиллагаа доголдож эхэлдэг.
Хүрдүүдийг даарж суусан махан болон сүнсэн бие дотор нь орохоор дээр нь наалдан тогтсон хармуу зүйлс өвчин эмгэг зовирыг үүсгэж байдаг. Хүрдний хүч сул үед үрсийн хараа муудах, солгой хоолойтой болох, багаасаа ходоод нь муу ажиллах, амархан ядаж сулдах, оюун бодол тархин юм хүлээж авах чадваргүй болох зэрэг гажууд үүсдэг. Хүний онцлогч зан чанар, шинж байдлыг хүрдний хүчээр гаргаж болно. Ихэвчлэн тархитай холбогдох титэм хүрдээр дамнан онцлог ялгаанууд гарч ирдэг. Хүрдний хүч эрдэм нь хувь хүний онцлог эсвэл эмгэг үүсгэх гэж буй нөхцлөө шалтгаална. Хүрдний хүч хитэх бол махан биеийн цовоос сэргэлэн хөдөлгөөн нь хурдан шалмаг, үг яриа нь олон байдаг. Хөгжим сонсмоор санагдаж буйн тэр хүний хүрдүүд маш сайн ажиллаж байгаагийн шинж. Хүрд ганцаараа эсвэл олуулаа нийлэн хит ажиллаж байж болно. Аль нэг хүрд ганцаараа хит ажилласан тохиолдолд бусад хүрднийхээ эрчмийг сааруулж сулруулах чих хандлагатай байдаг. Олон хүрд нэгэн зэрэг хитэх ажилвал тухайн хүмүүн эрчмийн урсгалд зохиулж эсвэл махан биед нь эрчмийн бөглөрөл үүсдэг. Үйлд үргэсний дараа зарим үрсийн толгой өвдөд байдаг нь хүчтэй эрчмийг зарим хүрд шингээх чадвар муу байгаагийн шинж юм. Хүрдүүд удаан хугацаанд гажвал махан биеийн үйл ажиллагаа удаашрдаг. Нурууны хүрдүүдийн үйл ажиллагаа суларч хаагдвал нурууны морилд суулт үүсдэг. Ястай холбоотой хүрдүүд эрчмээ ясанд өгдөг. Эдгээр хүрдүүдийн үйл ажиллагаа сааруул ясын гинах, сэрэгжих, шохоожих зэрэг өвчлөлтүүд бий болдог. Ясны шим тижил зөрчилдснөөс болж яс сохоождог. Яс шим тижээлээ авч чадахгүй байвал ясны өвчин үүснэ. Эрчим нь махан биеийн эдисийг захирч даавруудыг зохицуулдаг. Хүний эдисийг эрчмээр эмчилж, эрчмээр үүсгэж, бас өхүүлж болно. Хүрдүүд хэр хүчтэй, хэр зөв ажиллаж байгаагаас тухайн хүрдтэй холбоотой сүнсүүд хүчрхэг байна. Тийм хүчтэй сүнсүүд зориг хялбархан хэрэгжүүлнэ. Үрсийн зарим хүрд одод тэнгэр агаар мандлаас тичээгдэн хүчээ хураадаг. Зарим хүрд эрчмээр хоололдог байхад зарим нь одод тэнгэрийн туяа, цацраг долгион, хит авай, дуу хуур хөхигшгээр хоололдог. Зарим хүрд зөвхөн эрчим ялгаруулж оршино. Оройн хүрдээс дээших хүрдүүд ихэвчлэн хүний оюун санаа, бодлыг захирч хийх үйлдэл эрдэм мэдлэгт залдаг. Тиймээс шинээр эрдэм мэдлэг сурах тусам тэдгээр хүрдүүдэд хоол тэжээлэн болдог. Авч байгаа эрчим энергиуд маш хүчтэй, чадалтай байх хэрэгтэй. Дээд хүрдүүд маш нарийн бүтцтэй. Зарим хүрд тэнгэрийн өвгдөөс өнгөрсөн зуунаас гээд маш олон эрчмээр тэжээгддэг. Хүний сүнсэн биеийн чадвараас хамаарат оройн хүрдээс дээш байрлах маш олон хүрд зэрэг ажиллаж байдаг. Оюун бодлын хүч, тархины чадвар, махан биеэ дайжлах чадвар зэргээс хамаарч дээд оюуны хүрдүүдийн тоо харилцан адилгүй байна. Дээд хүрдүүд нэмэгдэх тусам хүний сүнсний тоо чадвар мөн өсдөг. Гэхдээ энэ олон сүнсний чадварыг хөгжүүлж хийх үйлсийг нь дүүргэх учиртай. Эс бөгөөс олон сүнстэй болохын шаардлага байхгүй. Үйлээ сайн гүйцэтгэх тусам хүрдний эрчмүүд нэмэгдэж эргэлдэх хурд ихсдэг. Хүний махан бие 108 хүрдээр хязгаарлагдахгүй. Отоогийн байдлаар та нарыг харж, таньж, мэдэрч байгаа нь л 108 хүрд юм. Үндсэн хүрдүүдээс цааш 108 хүрд болон задарсан хүрд бүр бас дахиад хэд хэдэн мянган хүрд болон салаална. Ингэж задарсаар эдисийн доторх хүрдүүд хүртэл дахин задарна. Тэгэхэр эс бүхэн хүрдтэй болж таарна. Хүмүүн 5, 108 мянган хүрдтэй бус хүний хүрдэнд хүртэж
авч өгч байх чадaltaй үндсэн цэгүүд юм. Эдгээр цэг бүр дээрх тусгай зүйлсийг хүртний байрлал гэдэг. Нэг гисэд хэдэн ч мянган хүрд байж болно. Хүний засч ангааж эдгээхийн тулд эрчмийг яасан ч гээж болохгүй. Өнөө цагт зөвхөн махан биеийг л тордоод байна. Сүүлийн хэдэн жилдэл сүнсэн биеийг тордож эхэлж байна. Гэтэл өгöd бид сүнсэн биеэ, махан биеийг зэрэг ангааж эдгэх ухаанд суралцаад түүнийгээ ашиглаж байлаа. Сүнсэн бие махан биеийг зэрэг ангааж байж сая үр дүнд хүрдэг. Өвчлсөн, ургасан эдгэсийг авсан ч сүнсэнд нь байгаа эрчмийг засахгүй л бол тэр өвчин бүрэн эдгэрхгүй дахих магадлалтай. Дан ганц сүнсэн биеийг эрчмээр ангаагч махан биеийн өөрчлөлтийг цаг алдалтгүй эмнэх зайлшгүй хэрэгтэй. Тиймээс энэ хоёрыг хоёулангийн ангаасан цагт сая хүнийг эмчилсэн гэж хэлж болно. Сүнсний эрчим. Эрчим гэдэг бол туяа цацраг юм. Эрчим нь эрчмийн тоосонцороос бүрдэнэ. Амьны өчүүхэн хэсэг орчлон хорвоо дээрх идиомс үгсийн хэлтэрхий нийлэн байж эрчмийн тоосонцорыг бүтээдэг. Эрчмийн тоосонцор маш хүчтэй. Эрчмийн тоосонцрууд хоорондоо нэгдэн нийлж садан задарч сарин бутарч байдаг. Эрчмийн тоосонцор хэмжээтэй учир тунган ямагт тааруулах хэрэгтэй. Өнөө цагийн багжаар эрчмийн тоосонцрыг хэмжих боломжгүй. Олон төрлийн эрчмийн хэлтэрхиynүүд цогц болон хурхад тэнгэрийн хооронд холбоос үүсч бичил бүтэц торлогоор холбогдно. Бичил бүтцийн голд туяаны хэлтэрхий байна. Тэр хэлтэрхий дээр гадна талаас бусад зүйлс ирж сууна. Жишээ нь дүл байлаа гэхэд түүний хэлтэрхий дээр дүл гэж хэлэхэд үүсэх эрчмийн хэлтэрхий нэмэгдэнэ. Дүлийг орчлон хорвоо дээр тогтоохын тулд агаарын хэлтэрхий бас чухал. Энэ бүхэн нийлж бичил бүтцийг үүсгэх ба эдгээр нь хоорондоо эрчмийн цахилгаан орон зайгаар холбогдно. Эрчмийн тоосонцрууд бөөрөөрөө эсвэл бүтэн гадаргуйгаараа хоорондоо хуралдан нийлж эрчмээ бүтээнэ. Ямар бүтэцтэй, ямар төрлийн эрчим байгаагаас хамаарч эрчмийг дотор нь 3 хуваана. Үүнд цагаан буюу сайн эрчим, хар буюу муу эрчим, огторгуй хорвоо дэлхий дээр байхгүй эрчим. Эрчим задарж, салж, сарнихад 3 дахь эрчим үүсдэг.